Од мөндөр суугаас та бүхнийхээ амрыг мэдчилж байна. Шинжлэх ухааны гайхамшиг нэвтрүүлгийг эхэллээ. За өнөөдрийн сэдв их сонирхолтой. Тэмүүжин мэдлэгүйч Чингис хаан гарч ирэх үү гэдэг сэдвээр ярилцгаулна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Culture is Local, Knowledge is Global эгүүний оюун компаниулан хамтдаа төрүүлж алах нь Unitel эвэнтэтгэ ажиллаж байна. Нэвтрүүлэг NTV, Од мөндөр радио 107, 83.3 гэсэн хост толгойноор та бүхэндээ хүрдэгэ. Студид компьютерийн шинжлэх ухаанч хас чулуу хөтлөгч Уран Чимэг хоёр ажиллаж байна. Өдрийн мэнд төргий хасаа. Өдрийн мэндэ. За энэ монголоор юу гэж орчуулах юм бэ? Beautiful Mind гэдэг кино байдаг шүү дээ. За энэ киноны гол дүр нь болохоор Джон Нэш гэдэг нэг мундаг хүн байдаг байхгүй юу? За энэ хүн болохоор Нэшийн тэнцвэр гэдэг бол ерөөсөө тоглоомын дүрм болон тоглогчдын одоо зорилго тодорхой л байх юм бол тоглогч одоо хэн байхаас үл шалтгаалаад дараагийн үйл зайлшгүй одоо болж таардаг гэдэг нэг юм тий. За энэ юу гэсэн үг вэ гэхээр энэ тоглоомын онол гэдэг нэг юм байгаад байгаа. Тэгээд тэр тоглоомын онол болохоор ингээ математик одоо арга л байгаа юм л да. Одоо энэ юм тоглоомын дүрм нь ийм байх юм бол энэ тоглоомын тэнцвэр хаана орших вэ гэдэг ийм тэнцвэрүүд байгаа даа байхгүй. Тэгээд бүх тоглогчд одоо тэр тэнцвэрлөө ингэж ойртож явах хэрэгтэй гэдэг нэг ийм нэшийн тэнцвэр гэдэг нэг юм аа. Equilibrium гэж нэрлэдэг. За тэгэхээр тоглоом болгонд ийм одоо ийм нэшийн equilibrium-д байх хэрэгтэй. Энэ тэнцвэрийн цэгүүд байх хэрэгтэй. Тэгээ бүх тоглогч тийшээ ингээд явж идэг. За гэхдээ тэр тоглогчд одоо ерөөсөө хэн байхаас үл шалтгаалаад тэр тоглогчийн гол тэр тоглоомод оролцож байгаа зорилго одоо тэр бүх дараагийн нөөдлүүдийг ингээд тодорхойлж идэг. За жишээлбэл одоо энэ Тэмүүжин төрөх үед ийм одоо Монгол улс чинь овг аймагуудын тэр байж байгаад ч юм уу тий. За тэнгуудад нэг юм цэрэг зэвсэг альсгүй хоорондын одоо энэ дипломат харилцаа гадаад одоо эргэн тойрны хөрш улсуудтай дипломат харилцаа тэргээд улс төрийн ийм нөхцөл байдал. За нэг ийм нөхцөл байдал байгаа тий тухайд бол. За дээрэс нь цаг агаар бэлчээр гээд мал одоо ингээ тий хоол хүнс нь одоо юу ахуй амьдрал нь яах нь гэдэг. За нэг ийм эдийн засгийн нөхцөл байдлууд байж байгаа. За тэгээд дээрэс нь энэ эдгээр одоо нөхцөл байдлууд бүгд одоо зөв бүрэлдэжээж энэ одоо Тэмүүжин гэдэг хүн Чингис хаан болсон байж тээ. Гэхдээ энэ Тэмүүжин гэдэг хүн Чингис хааныг төрүүлээгөө юу болохоор энэ тоглоомын онолонд тухайн үеийн нөхцөл байдал нь эдийн засаг нь энэ бүх юм нь тэр Чингис хааныг төрүүлээд байгаа байхгүй. Нэгэсэнд одоо Тэмүүжин байхгүй байлаа гэж үү. Хайсвал Тэмүүжин Чингис хаан болоогүй байлаа гэж үү заяа. Тэгсэн ч гэсэн хин нэгэн Чингис хаан болж л таарна. Тэмүүжин төрөөгүй байсан ч Чингис хаан төрхөл болно гэсэн үг. Тэр нөхцөл байдал Тэмүүжин төрүүлэх байсан юм тий. Тий. Ер нь бол одоо тэр Чингис хаан одоо гарч ирсэн гэдэг чинь болохоор тухайн үед ангил Монгол улс нэгдэх шаардлага үүссэн. Одоо тухайн үеийн бүх нөхцөл байдлууд нь тийм шаардлага үүссэн байсан болохоор тэнд хин нэгэн заавал гарч ирж нэг хаан болох л байсан байхгүй тий. За тийм хин нэгэн л одоо хаан болох учиртай байсан. За тэгээд тэр дүртэл одоо Тэмүүжин байсан уу, жамуух байх байсан уу, одоо хэн байх байсан нас үлшилтгаалаад ерөөсөө нэг хаан гарч ирэх гэсэн асуудал гарч ирж л таараа. Тийм энэ бол тоглоомын онлог гэдэг байхгүй. За тэгэхээр ерөөсөө миний ингээд хэлэх гээд байгаа зүйл ерөөсөө тэр. Энэ Тэмүүжин гэдэг хүн төрснөрөө л Монгол улс одоо нэгдээд ийм том болцсон юм уу? Айлсгүй зүгээр тухайд бүх нөхцөл байдал байсан болохоор Тэмүүжин гараад ирсэн юм гэдэг нэг юм асуудал байгаа шүү дээ. Энэ Джон Нэшийн харвал тоглоомын онол, тоглоомын дүрмүүд, энэ тоглогчдын зорилго гэдэг юм л тодорхой байгаа юм бол энэ тэр Тэмүүжин ээ нөө жамуухан ээ нөө хин гэдэг нэртэй ямар тоглогч ямар үзэл бодолтой нэг юм тоглогчийн юу болж байгаас ис шалтгаалаад тэр нийт одоо тэр нөхцөл байдлууд хоорондоо ингээд нөхцөлдснөөр тэнд бол заавал нэг одоо нэг тийм дараагийн тодорхой нүүдлүүд нэгэ тодорхой байж идэг гэж үзэж байгаа нэг юм байна. За нэг ийм зүйл. За тоглоомын онол гэдэг зүйлийн талаар өнөөдөр ярих юм. За тэгэхээр тоглоомын онд болохоор ерөөхдөө шатар покер энэ төргээд одоо уг нь бол тоглоомуудыг судлах зорилгоор гарч ирж ирсэн ах. Тоглоомын онол гэдэг. За тэгээд видео тоглоомуудыг одоо орчин үед бол те хэрхэн гоё тийм баланстай байхгүй. Одоо бид нар бол ийм балансгүй видео тоглоом байх юм бол хоорондоо тоглохгүй, эсвэл одоо роботуудтай тоглохгүй гэдэг ч юм уу. Одоо сонирхолгүй үйл онцгүй шүү дээ те. Амархан байвал онцгүй, хэцүү байвал онцгүй. Тэгэхээр яг энэ баланстай байх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр энэ балансыг одоо судлахын тулд бол бас тоглоомын онолыг орчин видео тоглоомууд дээр ашиглаж байна. Тэгээд тоглоом гэдэг зүйлийг яг Монгол хэлээр бол нэг жоохон сонирхоо нэг
юу гэх одоо нэг морь унж тоглодог тоглоом байх юм бол бас адилхан тоглоом гэж штэ тий. Одоо toy game гэдэг одоо англиар хоёр өөр үг гэж хаад Монгол хоёулынгийн тоглоом гэж ичдэг. За тэгэхээр ерөөсөө энэ покер шатар митийн ийм өрсөлддөг тийм тоглоом гэж ойлгох хэрэгтэй. Дээрээс нь видео тоглоомодос байж болно. Видео тоглоом гэсэн өрсөлддөг штэ тий. За тэгээ эдийн засаг улс төр тэгээ бүрийн дайны одоо шийдвэрүүдэд оролцдог тоглоом юм л. Орчин үеийн ерөөсөө эдийн засаг улс төр дайны шийдвэрүүдийг гаргахад ашигладаг ийм онл байна. Тоглоом шиг байж болох уу тий яг үнэ. Энэ тоглоомын онл гэдгийг бол одоо бид нар зөвхөн ийм видео тоглоом шатар матар тэр хөдөр мөдөр мэт юмар биш. Ерөөсөө эдийн засаг одоо орчин үеийн бүхэн улс төр бүгдээрэн ингээд удирж байгаа энтергээд ойлгочих болно гэсэн. Ойлгох ёстой гэсэн. Ийм чухал юм гэсэн. За тэгэхээр энэ зүгээр одоо нэг иймэрхүү одоо бидний эдийн засаг шинжлэх ухаанаас гадна эдийн амьтдын одоо хувьслыг ойлгохын одоо ойлгох гэдэг аюу тус болдог. Амьтад яагаад ингэж хувьсч өөрчлөгдсөн. Дээрэс нь ийм амьтдын нийгмийн одоо тэр давхаргаануудыг маш сайн ингэ тайлбарладаг ийм онолдог. Энэ тоглоом юм. За тэгээд ийм ерөөсөө ийм томоохон математикийн салбар байна гэл одоо ойлгох хэрэгтэй. Тэгээд ерөөсөө өөр нэг нэрээр одоо нэрлэх юм бол за шинжлэх ухааны нэрээр ч юм уу те нэрлэх юм бол өрсөлдөөнийг шинжлэх ухаан. Өрсөлдөөний шинжлэх ухаан гэдээ ойлгож байна гэсэн. Тэгэхээр л ерөөсөө тоглоомын онол гэдэг нь анх тоглоом тоглож эхэлсэн болохоор тоглоомыг судалж эхэлсэн болохоор тоглоомын онол гэдээ нэрлэлчиж гэхдээ энэ цаашаа болохоор энэ өрсөлдөөн гэж юу вэ гэдэг имийг одоо номлосон ийм математикийн томьёо болж саарсан байх нь шүү дээ. За тэгэхээр өрсөлдөөнийг шинжлэх ухааныг бол бид нар өнөөдөр тоглоомын онол гэдэг байна. За хэдүүлээ сайхан түүхээр энэ тоглоомын онол юу нь яаж мэдлсэн гэдэг талаар тий. За манай эртний өмнөх 500-аад онд энэ Хятад улсад дайны стратеги бэлэгдэл одоо ер нь бол бэлтгэл болгож байгаа. Дайны стратеги хийхэр чил одоо за одоо тэндээс зарж байгаа юм чинь тгий ингээ гэдэг ийм логик шийдвэрүүдийг гаргах хэрэгтэй. За дайсан гэх юм бол би тэгнэ, дайсан тэгэх юм бол би ингэнэ гэдэг ч юм уу янз бүрийн ийм логик шийдвэрүүдийг логик стратегиудыг боловсруулах шаардлагатай байдаг болохоор тэрэнд нь одоо ийм бэлтгэл болгож гоодам гэдэг ийм тоглоом гэж тоглодог байсан байна. Тэгээ гоодам гэдэг нь болохоор тэр хүмүүсийн ийм рационал болон энэ одоо стратегийн сэтгэлийг сайжруулдаг ийм зорилттой тоглоом байсан. Хамгийн анхны одоо энэ одоогийн хамгийн эртний одоо ийм хөлөг тоглоом гэж үзэж байгаа. Шатран матраас ч юм уу хамгийн эртний. Ийм гайхалтай зүйл болж ирсэн байна. За 1928 онд болохоор Джон фон Нойман гэдэг бас мундаг алдартай юм байдаг. За хамгийн анх болохоор энэ шатар цаашлаа покерыг юусоо энэ математикаар судлаа гэж ингэж юу бас гаргаж ирж. Ер нь бол одоогийн тоглоомын онолын үнцийг тавьсан гэж үздэг. Өнөөдрийн одоо бидний тоглоомын онол гэдэг зүйлийн үнцийг нь Джон фон Нойман гэдэг хүн тавьсан баг. За ямар ч хэлсэн цаатгаж чинь нэг юм бас нэг юм сонирхолтой теоремууд энэ төр байгаад байгаа юм л да. За хоёр тоглогчтой шатар покер мэт ийм тоглоом одоо тэг нийлбэртэй zero sum game гэж ярилдаг. Тэг нийлбэртэй тоглоом. Нийлбэр нь тэг байдаг. Ийм тоглоомыг тэг хин нэг ялахын хин нэг заавал ялагч таардаг ийм тоглоом хэлж. За энэ тоглогчд хамгийн бага алдагдлал хүлээх нүүдлийг хийж чадах юм бол заавал тэнцэн гэдэг ийм зүйлийг гаргаж ирсэн. Энийг болохоор min max-ын теорем гэж ярилдаг. Энэ бол одоо тоглоомын онолд хамгийн анхны теорем болж гарч ирж байгаа. Дээрээс нь тоглоомын онолоо тодорхойлж байгаа тийм энэ тоглоом гэдэг чинь яг юу вэ? Одоо жишээлбэл саний zero sum game гэдэг шүү дээ тийм. Тэг одоо нийлбэртэй тоглоом гэж нэрлэдэг байгаа тийм. Иймэрхүү тоглоомын одоо тэр анхдагч ойлголтуудыг ингэж анх тодорхойлоод тэгээ тэрэн дээр энэ теорем гаргаж ирсэн байна шүү дээ. Хэрвээ бид нар одоо энэ шатар болон покер гэдэг тоглоомуудыг өөртөө хамгийн бага алдагталтай байхаар тоглож чадах юм бол сайнараа тоглол тийм хамгийн өөртөө л ер нь хамгийн бага алдагталтай байхаар тоглож чадах юм бол бүх тоглогч тэнцдэг тийм одоо тоглоом тийм. нийт үр дүндээ. Тийм нийт үр дүндээ тэнцэнэ гэсэн. Нэг ийм сонирхолтой теорем гаргаж ирсэн. За окей энэ бол ингээд тоглоомын онол ингээд үүсэж байна тийм. За 1944 онд болохоор Джон фон Нойман дахиад манай хүн одоо энэ саний нөгөө нэг тоглоом покер шатран зориулсан энэ зүйлийг бүр өргөтгөхөд за тэгээд тэрийг болохоор бүр юм эдийн засаг болон тоглоомын онол энтер гэж одоо бүр тийм бүтээл гаргасан. Одоо энэ эдийн засаг болон тоглоомын онол гэсэн тийм нэртэй юм ном гаргасан. За тэрэн дээр бол энэ улс төр бизнес дайнд одоо хэрхэн хэрэгжилж болохыг гаргаж ирсэн. Одоо эн чинь зөвхөн бидний хөлөг тоглоом, аль хөлн хөзөртэй тоглоом гэдэг ч юм уу тийм. Ийм зүйлүүд биш эн чинь цаашаа шал том өргөн утгатай ойлголт юм тоглоом бас хэтэрчтэй. Анх тоглоомын онол гэж хэлсэн мэнд буруу энэ чинь өрсөлдөөний онол байсан байна гэд тэ. За тэгээд ингээ өрсөлдөөн байгаа бүх газар энийг болоод энэ математик томьёог ашиглаж болно. Одоо бид нар математикийг ашиглаад шийдвэр гаргаж болно. Математикийг ашиглаад одоо бид нар улс төр эдийн засаг одоо энэ худалдаа наймаа бүх юм хийх ёстой гэсэн ийм санаа гаргаж ирж байгаа. За 1950 онд болохоор Джон Нэш гэдэг алдартай хүн гарч ирсэн. Одоо манай Beautiful Mind гэдэг кинон дээр гардаг. Тийм. За тэр хүн чинь болохоор өөрөө Нэшийн
эквилибриум буюу одоо энэ тоглоомын тэнцвэр гэх юм уу те. Тухайн тоглоомын одоо хурж очих тийм тэнцвэрийн тухайн онолоо гаргасан байдаг. За ямар ч гэсэн ийм тоглоом юу гэж байгаа. Ямар ч тоглоом ядаж нэг тэнцвэрийн зэгтэй байна гэдэг ийм аргумент одоо теорем гаргаж ирсэн. Ямар ч тоглоом байсан. Тэн заавал нэг одоо найшийн эквилибриум буюу тэр тэнцвэртэй нэг зэг заавал нэг байна. Тэгээ бүх тоглогчд ерөөсөө тэр тэнцвэртэй зэглүүл юу байна? Одоо очно гэдэг. Бүр ийм одоо теорем гаргаж ирж байгаа гэсэн үг. За тэгээ дор хаяж нэг гэхэр чинь бүр маш олон ийм тэнцвэрийн зэгүүд бас байх боломжтой гэсэн үг шүү дээ тий. За нэг иймэрхүү. За тэгээд тэр тэнцвэрийн цэгийг болохоор аль нэг тоглогчийн ерөөсөө шийдвэр ч юм айлсэл тоглолтын ямар нэг арга барил ерөөсөө өөрчлөхгүй. Одоо би тоглоомоо нэг юм өөрөөр лаг тоглолоо гэж бодоход тэр очиж тэр найшин эквилибриумээс одоо сайн байна гэж бол байхгүй гэсэн үг. Тэ тэрэнд л одоо хурж таардаг. Бүх тоглогч нь тэрийг л дагаж таардаг гэсэн. Нэг иймэрхүү зүйл болж байна. Бүх тоглогчд угаасаа дөрөв нь одоо зорилго нь одоо тодорхой байх юм бол дараагийн нүүдэл энэ бахаа сур гарцаа авахгүй гэдэг ийм нэг зүйл бол тоглоом болгон дээр байна гэдэг байхгүй юм чи ерөөс. За нэг энэ болохоор найшин тэнцвэр гэдэг юм байж байгаа. За энэ яг онлайн даваалаар шатар покер энэ төр гэдэг эсвэл томоохон корпорац компаниуд одоо олон улсын эдийн засаг улс төрийн одоо шийдвэрүүд бүгдээрээ явагдаж байгаа. Улс төрийн шийдвэрүүд бүгдээр. Одоо тэр том одоо улсуудын хоорондын дипломат харилцаа гэдэг чинь болохоор те бүгдээрээ цаана ийм одоо ийм тоглоомын онолоор гарч идэг гэсэн үг. Тэгээ би бол одоо ерөнхийлөгч байлаа гэж тэл да те. Тэгэл би бодож байгаа л за ингэмээр байна гэж тийм байхгүй байхгүй юу. Зүгээр аль хэдийн ингээд тоглоомын онолоор нь боловсруулад аль хэдийн ингэж гарах нь тодорхой олц үр дүн л байгаа. Томьёоны дагуу бид нэр шийдвэр гаргадаг юм байна. Тий яг үнэн тий. Томоохон төвшин. Тий. Одоо сонгуульч гэсэн яг адилхан байхгүй юу? Сонгуульч гэсэн одоо бид нэр одоо би ийм өрийн хөтөлбөр дэвшүүлэн та нарт таалагдж байна уу биш. Тэр нөө сонгогчт нь хэдэн хувь нь хинүүс вэ гэдээс шалтгаалаад би тэр хүн болж хувирах хэрэгтэй байхгүй юу? Ингэж тоглоомын онолоор би ялна. За энэ тухай хэдэл бас удахгүй ярина. Энэ улс төрийн бас жишээ байж байгаа. За тэгээд ямар ч цэвэр ийм математик тооцоолын аргаар энэ бүх тоглолчдын одоо дараагийн нүүдлүүдийн бүгдээрийнх нь хоорондоо ярилцахгүйгээр ингэ шууд шийдвэрээ гарах боломжтой гэсэн. Чи юу тэр одоо тоглоом тоглож байлаа гэж хэлээ л да. Тэгээ тоглоомын дүрм тодорхой. Чи юу тэрийн зорилго энэ тоглоомын дүрм дотор ямар зорилготой гэдэг нь тодорхой. Их оноо авах юм уу эсвэл баг алдаг төлөх юм уу? Ямар нэгэн тэр тоглоомын дөрүүдийнх нь тий хожих тийм үү те. Хожих одоо энэ бүх юм мэдчихэл ах юм бол хоёулаа заавал хоорондоо тохиролцоол те. Ингээд шаардлагагүйгээр яг адилхан зөв дараалал очоод тэр нэшн эквилибриум дээр очоод те нэшн тэнцвэр дээр очиж уулзах боломжтой гэсэн. Нэг иймэрхүү юм намлаад байгаа. За 1994 онд болохоор яг энэ өөрөөхөө нэшн тэнцвэр гэдэг ажлаар болохоор энэ эдийн засгийн салбарт Нобелийн шагнал хүртсэн байдаг. За Нобель болохоор уг нь бол энэ хим, физик, эрүүл мэнд, утга зохиол нэгтэй ингээд 5 салбарт өгдөг. За энэ яагаад энэ юу тэгвэл яагаад эдийн засгийн салбарт өгöd байгаа гэсэн 1969 оноос эхлээд Рикс банк гэдэг газрын санаачлалаар бид нар өстө над үн төгрөгийн сая доллар молрын ивент итгэхэд бид нар бас юм эдийн засгийн шагнал олгох чинь гэдэг. Тэгээ одоо энэ албан бусаар энэ 6 дахь буюу эдийн засгийн шагнал гэж явдаг. За энийг бол бас ингээд тоглоомын олчтой аягүй их авсан байдгийн нэг нь бол одоо манай Джон Нэш болохоор 1994 онд эдийн засгийн салбарт Нобелийн шагнал хүртсэн байт юм байна. За Нэшийн тэнцвэрээ олсонд чи баяр хүргэе гэдэг. Нэш чи тэнцвэрээ оллоо гэдэг. Юусе тоглоом биш болчлоо те Нобель авснараа. Тий яг үнэ. Тий наа чин тоглоом биш үү те. Тоглоомын бол ерөөсөө тоглоом биш шүү. За шоронгийн хоригдлын атсан шалаа гэж юм байдаг. За энийг бол бид нар заавал одоо ярих хэрэгтэй. Тухайн үед л гарч ирсэн одоо тийм одоо юу байгаа юм л да. Ер нь философийн ч юм уу нэмэрхүү зүйл. Одоо ер нь л тоглоомын онлын сул талыг гаргаж ирж байгаа. Нэг өсөндө нэшн тэнцвэр чинь анх нөө фон ноём чинь юмстай айгуу гоё юм гоё те тоглоомын онл гэж юм байд юм байна. Энэ дээр үтер хамтарч хамтруулстай айгуу мундаг үр дүн төрх юм байна гэсэн чинь нэшн Джон Нэш гарч иргүйгүй тийм байхгүй. Эний чинь бол те ерөөсөө энэ цэг дээр л очих хэрэгтэй гэдэг те математикаар бодоо гаргаад ирж байгаа байхгүй. Тэр том ийм одоо улс төр ч юм уу эдийн засаг ч юм олон улсын харилцаан дээр бол тэр нь биелээддэг. Статистикээр бол биелчихнэ гэсэн үг шүү дээ тэр чинь те. Гэтэл бас тийм биш байгаа гэдэг. Одоо жишээл яг нэшн тэнцвэр ихэнх чиж та тэр нь зарим жижиг тохиолдлуудад бол өөр одоо нэшн тэнцвэрээс илүү бас сайн хөлбөрөд гарч ирэх боломж байдаг. За энэний нэг хамгийн гоё жишээ бол шоронгийн хоригдлын атсан шалаа. Нэг шоронгийн хоригдлын атсан шалаа нэг талаасаа бол энэ Джон Нэшн эквилибриум буюу тоглоомын онолдох энэ шийдвэр яагаад заавал ийм одоо нэг тийшээ очих хэвтэй. Бид нар заавал ярилцаагүй заавал нэг тийш очих хэрэгтэй гэдгийг маш гоё тод жишээ болсон. Тэгсэр бас ягаад тийг ясгүй юм гэдгийг хамгийн доод жишээ заяа. За одоо хэдүүлээ энэ талаар яриа. Гяс ярилцчих. За энэ
хоёр с жигтэн одоо баригдаж байгаа. Тэгээд хин гэдгийг мэдэхгүй гэхдээ аль нэг нь л байж таараа. За тэгээд тэр хоёроос одоо ингэж юу яаж байгаа юм те. За та хоёр ингээд хоёулаа бие биенийгаа ингээд юу яачих юм бол одоо ингээд бухгүй одоо чимээгүй байх юм бол за нэгээс хамтрах юм бол та нарт нэг жил хоригдох ял үг. За хэрвээ хин нэг нь одоо бухчвал нэг тэр хийсэн тэр улгайлсан гэдэг ингээд хэлчих юм бол одоо хамтарч ажиллахыг сонгохгүй гэсэн үг шүү дээ тий. Тэгчих юм бол нөгөө нэг чимээгүй байсан тал нь одоо 3 жил хоригдоод нөгөө нэг хэлсэн нөхөр нь ингээд суллагдана. За тэгсэн чинь хинч хоёулаа бохох юм бол яах вэ гэхээр 2 жил хоригдно гэж байгаа байхгүй. За нэг юм баг. За хэрвээ болохоор хамгийн ашигтай хэлбэр нь болохоор юу гэхээр чимээгүй байж хаад хамтарч хаад хоёулаа хамтарч хаад тэгээд ганц жил суучих. Тийм бол одоо эн чинь нийт хоригдж байгаа жил нь 2 жил л байгаа дээ шүү дээ. Нэг хүн 1 жил, нэг хүн 1 жил гэхээр 2 жил болно. А гэтэл хэрвээ нэг нь бухаад нэг нь үлдчих юм бол тэр нийт одоо жил нь 2 биш 3 болох гэдэг байна. Нэг хүн 3 жил одоо хоригдоод нэг нь одоо суллагдах гэдэг шүү дээ. Тэр би одоо 3 жил хоригдохгүй тул би чимээгүй үжээсээс ер нь бол ингээд бухсан дээр шүү дээ. За бухах юм бол нөгөө нэг 2 жил ингээд байгаад хамгийн одоо өндөр буруу одоо нийт оноогоор бодох юм бол 2 жил 4 жил одоо хоригдох юм болж байгаа байхгүй. Тэгэхээр хамтарч чадах юм бол нэг жил буюу 2 жил болох гэдэг. За нэг нь бухлаа гэхэд бол тэр чинь нийтээ 3 жил болох гэдэг. Хоёулаа бухчих бол 4 жил болох гэдэг. Тэгэхээр одоо яасан зүгээр вэ гэхээр одоо ерөөсөө бухсан л зүгээр юм байна. Бухуулаад суллагдах гэдэг шүү дээ бас тий. Магадгүй суллагдана. Гэтэ нөгөө нөхөр ч гэсэн яг адилхан бодож байгаа юм чинь адилхан л бухна гэсэн үг. Тэгээд энэ хоёр бол 2 жил хоригдно гэсэн үг. Тэгэхээр нэг нь 3 жил хоригдмааргүй байгаа нэг. Гэтэ нөгөө талаас бас юм 1 жил одоо суумааргүй байгаад шүү дээ. Бас суллагдчмаар шүү дээ тий. Тэгээд ингээд ямар ч хэсэн заавал энэ 2 гэдэг жил буюу бие биенийгээ одоо бухах дээр бол заавал очно гэдэг. Энэ бол нээшийн эквилибриум буюу нээшийн тэнцвэр байхгүй юу? Заавал гэдэг чинь айх тэр тий. Заавал тий. За тэгээ энэ бол ихэнхдээ л одоо биелээд байгаа гэж байна шүү дээ. Том тохиолдлууд тийм том улс төрийн ч юм уу те ийм олон улсын эдийн засгийн ч юм уу ийм том статистик зүйлүүдээр биелээд идэг. Гэхдээ жижиг тохиолдлууд бол биелдэггүй. За ерөөсөө яагаад энэ жижиг тохиолдлууд биелэхгүй байгаад байна гэсэн чинь бас янз бүрийн гой юм стратегиудыг гаргаж ирсэн бас энэ төг гэдэг. Хоёулаа ингээд удахгүй байж хагаад энэ талаар танилцуулъя. За хоёулаа энэ хоорондоо болохоор хамтран ажиллагч байгууллага Игүнэ оюун компани гадуур тий. За манай Игүнэ оюун гэдэг компани маань болохоор энэ Игүнэ чат гэдэг аппликейшнийг гаргасан бол одоо хүн болон гадуур ер нь баг ярьж байна дөө. Айгуу. Тэгээд энэ Игүнэ чат аппликейшнийг би гар утснараа татаад суулгах юм бол яах боломжтой вэ гэхээр энэ хиймэл оюухантай одоо ярилцах боломжтой. Гэхдээ монгол хэлээр ярилцах боломжтой. Энэ нь үнэхээр гайхалтай тий. За миний ярьж байгаа монгол хэлийг бол ойлгоно. Дээрээс нь надад хариулт өгөхдөө монгол хэлээр одоо тий хариулт өгнө гэсэн. За ийм гайхалтай ийм Игүнэ чат гэдэг аппликейшн гарцсан байж байгаа. За энийг одоо бид нар юунд ашиглаж болох вэ? Тэр зөндөө юмд ашиглаж болно. За ер нь бол монгол хэлээр ярьдаг. Одоо цорын ганц ер нь л аппликейшн дэлхийд ирэх. Тий. Игүнэ шиг сайн одоо монголоор ярьдаг ямар ч хиймэл оюухан байхгүй. Тий. Хамгийн аваргууд ч гэсэн ер нь бол тий аварга хиймэл оюуханууд ярьж чадахгүй. Тий. Хамгийн мундаг ярьж байгаа нь л манай Игүнэ оюун баг. Игүнэ оюун компани үүсгэсэн Игүнэ чат бол хамгийн сайн ярьж байгаа. Тэгэхээр хоолоо моолын сонголт хүртэл хэлээ. Одоо бидний мэддэг чимээгээ гээд хоолоогоор ярьж байгаа тий. Тэгээ аль хэдийн таньдаг чимээгээ ихч маань шүү дээ тий. За тэгээ чимээгээ ихж байгаа хоолоогоор бол хиймэл оюунтай гээд шаардлагач байгаа. Манай цэнгэл баяр би бас ашиглаж байгаа Игүнэ чатаа. Тэгээд нөгөө албаны яриа сонгох уу тий зөөлөн айдуу юм эрэгтэй хүний яриаг сонгох уу одоо гэх мэт тий намайг алийг сонгохыг мэдж байгаа. За. Тэгээд ямар ч гэсэн иймэрхүү чат аппликейшн гарсан байж байгаа. За тэгээд нэгт одоо бид нэг хиймэл оюухантай болчихлоо. За тэгээд энэ дээр юу хийж болох юм гэж одоо тий одоо шууд ингээд асуух юм олдохгүй байх юм бол эхлээд одоо хийж болох зүйлүүд бол ингээ байж ил. Өөрөө чинь санал болгочлаа. Та одоо ийм асууж олно надаас гэд те. Цагаагаар асуугаарай энэ гэдэг ч юм уу те. Яг тэрэн шиг одоо тэг янз бүрийн гой юм асууж болох юм байна. За жишээлбэл төгжрлийн мэдээллийг асууж болж исэн. Юуны одоо нэг хаанаас суугаад хаана буух, ямар автобусанд суугаад, ямар чиглэлээр суугаад гэдэг тийм одоо нэг Монгол зориулсан нэг тийм зүйл байгаа дээ шүү дээ. Айгүй хэрэгтэй юм бохоо шүү дээ. Айгүй зовдөг байхгүй тэр чинь те. Хоёр аппликейшны оронд ингээл. Тэгээ тэр чинь одоо ингээ хиймэл оюуханаар шийдээд өгсөн байж байгаа байхгүй. Гэх мэтлэн гой юмнуудыг одоо жишээлбэл код хичүүлж болж байна. Тэ? За тэгээд юу вэ? Одоо юу тэр хэл тоо тэр чадахгүй юм байхгүй. Угаасаа нэг хиймэл том хиймэл оюуханууд юу хийж чаддаг тэдний бүгдээр ингэ хийж байгаа. Дээрээс нэмэх нь одоо Игүнэ одоо нэг ярьдаг Игүнэ маань гараад ирж штэ тэ. За ингээ сайхан
яриад явчих болно. За би шүлэг зохиолгож үтсэн. Тэгээ ингээд нөгөө хайрын шүлэг зохиогоод гэдгсэн чинь хайрын шүлэг яг зохиож лээ л дээ. Тэгээ наадах ингээд нэг айтайхан уншаад өгсөн чинь нэг айхтар тийм айтайхан уншиж чадахгүй л үлээ л дээ тий. Яа чи наадах дуулаад өгчихээр би бол дуулж чадахгүй гэдэг. За окей. Ер нь бол одоо ч нэг дуулаад идэг юм л аюун байхгүй л дээ. Яг дуулахаар одоо сургасан одоо тусдаа сургасан тийм юм л аюун байвал юу гэхээс энэ ерөнхий хэмэл аюунууд ерөнхий гэж одоо тий дотор бидний чатлаад байгаа хэмэл аюунууд бол шууд дуулахэр дуулж чадахгүй байна. За гэхдээ айтайхан уншаад өгөхээр жоо амар л уншиж ялээ л дээ. Би одоо нэг юм яруу найрагчиж болор цомд оролцож байгаа юм шигээд уншиж чадахгүй л дээ мэдээж те. А тэр гэхдээ бол энэ хүүхд мөхтийг бөвөөлөхөд биш харин сэрэхэд ашиглаж болох юм болов уу гэж бодоод энэ ч бас нэг хүнийг унтуулж чадахгүй болж бас сэрэж чадна шүү дээ. Тэгээ за чи одоо наваг ингээ гоё ингээ загнаа сэрээгээд гэсэн чинь би загнаж чадахгүй гэдэг. Тэгээ нэ илдгэр сэрээгээд ингээд айгүй хөөрхөн бас шүлэг мүлэг уншаад те ямар өглөөний наран яасан хийсэн гэд. Гэхдээ энэ ийм шүлэг унших ямар хэрэг байгаа юм гэхээр ггүй энэ айгүй хөөрхөн тайлбарлалт хэрэг чинь. Ггүй энэ чинь нэг энэ шүлэгний үгнүүд нь болохоор таны сэргээх ингээд боломжтой те утгууд ингээд танд бодогдсон. Айгүй хөөрхөн юм харилж байгаа. За тэгээ чи тийм сүрх юм бол энэ хар нүхний гэж те орон зай цаг хугацааны ийм долгион дээр яг юм скейтинг юу гэвэл нэг юм усан дээр ингээд суугаад усан дээр суугаад ингээд явдаг шүү дээ тий. Скейтборд илүү. Нэг зүтгэхгүй нэг тийм скай биш ээ би. Ямар ч далааны давлгаан дээр ингээд явдаг скейтбординг жилүүнийг тийм их юм ба. Тэр шиг явж болох уу гэдсэн чинь амар хариулсан шүү бүр. Би майнд блоу болоод тийм тэр айгүй тийм гүн гүнзгий мэдлэгтэй орон зай цаг хугацаа одоо Эйнштейний харьцангуй ондол мондлыг гэсэн бүгдээр ингэ яг монгол хэлээр айгүй гой тайлбарлаж ийл. За энэ яагаад болох гэдэг талаар нэрээ. Тэгээ яагаад боломжгүй гэдэг талаар нэрээ гингүүд ингэ хариулж байгаа хариултанд маш гүн гүнзгий бүр үнэхээр гайхалтай. Одоо ингэ хүүхдүүд одоо гоё тань мэдхэн асуулт асууж болохоор байгаа юм тий. Бид нар яагаад одоо ингээ буузыг сэвдэм байх тэр гэж асууж болох нь байна тий. Тэгээд өөр гоё одоо Монгол шүлэг үчээд мэдлэгээ одоо хийгээд гэдэг юм бол тий. Одоо шинэ жилээс өмнө галс татаж аваад тэгээд хүн болгонд ингээ зориулаад аавдаа зориулаад нэг ээждээ зориулаад ингээ мэдлэгээ гаргуулчихгүй юу. Копидж байгаа. Тий. Тэгэл тэрийг копид бол тавьчих штэ ер нь бол тий. Тэгэл сайхан давтагдчихгүй тий. Тэгэхгүй бас ингээ аав нь хажууд нь улаан цан байж байгаад ээж рүүгээ тий адилхан мессеж явуулах юм эвгүй шүү дээ. Ширхэглэн бодрах гээл. За нэг тиймэрхүү байна. За баярлаа. Баярлаа. За игүнэ чат аппликейшнээ авч суулгаад хэрэгэлцгээгээрээ. Гоё аппликейшн. За ямар ч зэн шоронгийн хоригдлын атсан шалаа гэдэг бол том нөхцөлд бол шийдэгдэх юм байна. Яг адилхан зөв явд юм байна. Жижигхэн одоо хүмүүсийн хооронд бол нэг жоо өөр байгаа гэдэг. За тэгээ ерөөсөө энэ шоронгийн атсан шалаа гэдэг нь prisoners dilemma гэж нэрлэдэг. За энэ зүйлээр болохоор ерөнхийдөө засгийн газарт одоо улс төрийн гэмт хэрэгүүдийг шүүдэг тийм тохиолдлууд байдаг. За энэ болохоор эн чинь ерөнхийдөө хүнийг нэг шоронд орохыг нь одоо орхоос өөр аргагүй болгож юм гэсэн үг байхгүй юу? Одоо нэг тийм нейшн тэнцвэрийг ашиглаад тэр хүнийг одоо шоронд хийж гин гэсэн хүчээр ийм арга. Энийг нэг жоохоо одоо энэ юм этикгүй гэж үзэж байгаа. Тийм. Гэтэл энэ аргыг хэрэглэсээр үүдэг зарим тохиолдолд одоо нэг хоёр ийм улс төрчтэй нэг юм засгийн газрын мөнгнөөс хулгайлцсан. Тэгээ хин хулгаас нь мэддэхгүй. Хоёул ямар ч хин нэг нь л байж таарна. Гэт ингэсэн тохиолдолд тэр энэ аргыг хэрэглээд хоёулын шорон солгочдөг байхгүй юу? Энэ этикгүй гэж үзэж байгаа энэ аргыг. За тэгээд дээрэс нь яг энэ адилхан шалтгаанаар энэ prisoners dilemma юу атсан шалаа гэдэг асуудлаар Орос одоо энэ Америк хоёр бол хамгийн том хоёр гүрэн байсан. Тухайн үедээ бол хүүдэн дайны дараа үгүй хоёрдугаар дайны дараа тийм нөгөө нэг юуны цөмийн бөмбөгийн өрсөлдөөн гэдэг юм хэлсэн. Одоо нэг зэвсгийн өрсөлдөөн гэдэг юм хэлсэн байхгүй юу. Тэгээд бие биенийгөө бодоход дэлхийн хэдэн зуудаа ингээд дэлбэлээ хийчих хэмжээний ийм их цөмийн бөмбөг ингээд үйлдвэрлэсэн. Ерөөсөө тоглоомын онолтой л холбоотой. За энэ нэшин тэнцэл гэдэг зүйл одоо тэр цөмийн бөмбөг үйлдвэрлэх дээр байсан гэсэн үг. Тэгэхээр тодорхой одоо энд одоо юу сонголтыг хийх тодорхой байсан гэсэн үг байхгүй юу. Улсууд бол тэггүй за яах вэ хэдүүлээ одоо ингээд хоорондоо сайнтаад тэгээ гоё юу ячи. Тэ цөмийн бөмбөггүй бай гэдэг ингээд шийдвэр төрчих гэсэн чсэн нууцаар ингээд хийх л байсан гэсэн үг. Харин тийм нэг бодлоо ингээд бүх юм утгагүй болчих гээд байгаа байхгүй те. Ямар ч галзуу юм хийсэн энэ хийгдэл ёстой байсан. Тий яг үнэ тий яг үнэ. Ер нь наад чи их зөв гэсэн үг. За тэгээд 1973 онд болохоор Джон Мейнард Смит гэдэг хүн болохоор ховслын тоглоомын онолыг танилцуулсан байдаг. За ховслын тоглоомын онол дээр нэг ховслын онолыг тайлбарлаж байгаа.
За энэ бол ойлгомжтой тий. За амьтад яагаад ингэж мундаг ухаантай болоод альсвал хурдан болоод нисдэг болоод хувьсаад байна гэхээр энэ ч нөгөө нэг юм тоглоомын онол тэнд үйлчилж байгаа байхгүй. Тийм тий. Тухайн орчинд хэрхэн дасан зохицох гэдэг юм тоглоом байна. За энэ дасан зохицох ийм тоглоом бид нар тоглож яах гэсэн үг шүү дээ тий. Одоо амьтад тоглож яах, байгаль тоглож яах гэсэн үг. Тэгээд энэ одоо ерөөсөө хувьслыг хүртэл тоглоом болгож тодорхойлоод эдгээр хоорондоо хэрхэн тоглож байгааг эн чинь ингээд ерөөсөө ямар нэг ийм нэг нөхөр ингээл селектлээд ийшээ дайрмаар ийшээ авир гэхгүйгээр эдгээр ч өөртөө юм тарихгүйгээр ингээд хувьсаад өөрчлөгдөж байгаа нэм тарихтай юм шиг болоод ингээд ухаантай байгаад байгаа байхгүй тий. За энийг энэ тоглоомын онолоор тайлбарлсан дээрээс нь хамгийн чухал юм нь болохоор юм амьтдын юм нийгмийн харилцаанууд байгаа. За жишээлбэл одоо яа гэдэг те тэр чин тахиулуу юу вэ нэг юм Африкийн нэг юм адууны төрлийн амьтан байсан юм аа. Тэгээ тэд нар болохоор бие биендээ майжж өгöd байгаа байхгүй ингээд те. Гэтээ майжж өгөхдөө борхоор шиг. Нэг одоо өмнө нь нэг нөхрийг майжж өгöd тэгээ эргүүлж майжж өгсөн үнийг нь би эргүүлж майжж өгнө. Хэрвээ намайг эргүүлж майж өгөөг бол би тэрийг дахиж майж өгөхгүй. Ийм ачаач ийм зан үйлүүд байгаа даахгүй. Амьтдын дунд одоо тий нэг ийм хачин өгөө аваад тэрнүүд байгаа даахгүй 8. Тэгээ энэ 8 онуудыг нь бол бүгдээр ингээд бас ингээд юу басан тайлбарсан гэдгээр маш их алдартай. Ийм хүн байж байгаа. За тэгэхээр ингээд хөвслийн онол руу ороод ирсэн. За 1980-аас 1990-ад онд болохоор Роберт Акселрод гэдэг хүмүүлээр компьютер дээр шоронгийн хоригдлуудын атсан шалгааг симуляцлаад. За тэгээд тэрэн дээр нэм элдв янзын одоо ийм стратегиудыг оруулж ирээд хооронд нь нэр мэр өгцөн те шүдийг шүдээр нүдийг нүдээр гэдэг ийм нэр мэртэй ийм стратегиудыг оруулаад тэгээд хооронд нь ингээд өрсөлдүүлсэн байна. Нэгэсэнд болохоор энэ Акселрод гэдэг хүний хийсэн зүйл болохоор энэ шоронгийн дилемма бол ерөөсө хинийх байгаа тань наашаа эквилибриум одоо наашаах дээр л тогтчоод байна. Энээс яагаад гарахгүй байгаа юм бэ гэдгсэн чинь наач олон давтагдахгүй. Олон давтагддаг болчвол өөр гэдэг байгаа юм. Яагаад бол хүн чинь нэг л удаа шүүхтор нэг л удаа шийдвэр гаргаж байгаа юм чи те хамгийн одоо байж болох сонголтыг л хийж те. Хэрвээ надад эрсдэл үүрэх ямар нэгэн боломж гарч ирэх юм бол нэгсээ олон одоо тэр тоглолт давтагддаг бол тэр шүүх хуралд олон удаа ордог байсан бол би шал хөөр стратегиэр тоглох байхгүй. За тэнгууд хамгийн эхлээд одоо ингэж байгаа. Ерөнхийдөө нэг хамтралыг сонгох уу одоо нөгөө нөхөртөө хоёлаа цуг чимээгүй гээд чимээгүй байхыг сонгох байлгүй бухахыг сонгох уу гээд тэр нөө хэр их хоригдож байгаа эсвэл хэр их одоо тэр ялаа сүнглэж байгаа гэдгээрээ тэр чинь өрсөлдөд ингээд явдаг юм алгоритмууд. Тийм тэр алгоритмууд ингээд байнга хитэн тэрбумуудаа тэр компьютер тэр шүүх хуралд оролцсон. Тэгээ хин илүү сайн хожиж байгааг одоо ингээд хай скор болгоод ингээд гаргаад ирж байгаа жагсаагаа те хамгийн мундаг юм. За тэгээ тэр дундаас болохоор энэ нэг шүдийг нүдийг нүдээр гэдэг алгоритм бол хамгийн одоо өнөмлөхгүй ялтай байгаа ч гэсэн. Тийм бас. За 2002 онд болохоор Daniel Kahneman гэдэг хүн болохоор яасан бэ гэхээр нийшээ онол дээр сэтгэл судлалыг нэмсэн ажиллаар энэ эдийн засгийн салбарт Нобелийн шагнал хүртсэн. За тэгэхээр энэ юу болж байгаа гэхээр энэ нэг найшин тэнцэр биш чинь нэг тэнцэл биш үү те найшин тэнцэр гэдэг зүйл чинь юм статистик нэм боёо маш их хэмжээний ч юм уу ийм өгдлүүдээр зөв ажиллаад байгаа. Жижигнүүдээр яагаад ажиллаж чадахгүй нь гэхээр тэнд хувь хүний ийм зан аран шиг орж ирээд байгаа байхгүй. За жишээлбэл энэ 2002 онд энэ Daniel Kahneman гэдэг хүний тодорхойлсноор юу гэхээр хүн өгж явахдаа буюу хүн зарж явахдаа нэг өөрсдөхгүй те хүн авч явахдаа өөр тэрнээс шал өөрсдөхгүйгээр хандаад энэ нөгөө нэг ижилхэн тэнцүү биш одоо ингэж хандаад байна. Энээс болоод найшин тэнцвэр төрж чадахгүй байна гэдэг ч юм уу те. Одоо худалдаж авж байгаа хүн нэг өөр сэтгэл зүйтэй нөгөө худалдаж авж байгаа. Гэхдээ нөгөө зарж байгаа хүн худалдаж авахаас өөр сэтгэл зүйтэй байгаа байхгүй. За ийм сонин өөр юм байт юм шүү гэдгийг танилцуулж оруулж ирснээр одоо хүний сэтгэл зүй гэдэг юм 8 айгуу чухал юм шүү. Угаас чухал тодорхой шүү дээ те. Гэхдээ хитэн тэрбум юм хитэн их найт хүмүүс ингээ хоорондоо ингээд тийм гүйлгэнд ороод эхлэхээр тэр өөрөөсөө нэг хүний хамааг болчдөг. Тэр нь бүгдээр ингээд те яг математикаар явчихдаг бол яг нэг хүн болоод ирэхээр нөгөө ч уур нүрэн те альсгал одоо мөнгөгүй болцсон байна гэдэг ч юм уу те янз бүрийн шалтгаанаар одоо ачаач үйлдэлүүдийг хийж эхэлдэг. За энэ ийм зүйлийг болсон гэдгээр ядлаа бүр энэ Нобелийн шагнал авсан биш бүр эдийн засгийн салбарт. Сэтгэл зүйгийг математикчлаад тий тоглоомын онолоор болж ирж байгаа. За тэгээд өнөөдөр бол хиймэл ухааны салбарт бол шийдвэр гаргалт ч юм уу тийм олон агенттэй системүүд гэж байгаа. Роботуудын одоо төлөвлөлтүүд нэг роботч олон робот байх юм бол яах вэ те замын яаж төлөвлөх хооронд яаж одоо хамгийн одоо зардал багтай хамгийн өрөөгөө жигтэйгээр зохион байгуулах вэ гэдэг энэ асуудлууд. Тэгээд эдийн засгийн одоо симуляц центр хийхэд ашиглаж байгаа. Одоо энэ тоглоом байл ашиглаж байгаа.
За тэгэхээр ерөөсөө тоглоомын онол гэдэг ийм гайхалтай зүйл байна. За тэгэхээр хоёул удахгүй тоглоомын одоо жинхэнэ тоглоомын онол руу оръё. Орог байсан. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хамтдаа төрүүлж алах нь Unitel компани шинжлэх ухааны танин мэдхүйг дэмжин хамтарч ажиллаж байна. Тэгэхээр гэрт ирэхэд ч юм уу те утасны дата дуусна гэдэг бол ер нь хар дарсан зүуд чиг аимшигтай явдал байдгийг бид нар бүгдээрээ мэднэ. Тэгэхээр Unitel-ийн датадын урамшил яг одоо бас эхэлсэн байна. Тэгээ Unitel аппликейшн бол Toki аппликейшнаар 4 ГБ-аас дээш дата багц идэвхжүүлэх бүрдээ хүрд эргүүлэх эрхтэй болох юм байна. Тоглоноо. Тэгэд хүрд эргүүлэх бүрд гол нь бэлэгтэй. Тэгэхээр бэлгэнд 50 ГБ, 100 ГБ дата ирэх U-Point оноо зэрэгс эхлээд iPhone 17, Galaxy S25 Ultra, за Dyson агаар цэвэршүүлэгч. За агаар цэвэршүүлэгчтэй бас энэ өвлийн цагт ямар хэрэгтэй бас бүтээгдэхүүн үлээ те. За гэх мэт олон супер бэлгүүд багтсан. Та тэгэхээр датагаа автгаараа авна. Танд харин одоо хүрд эргүүлэхтэй entertaining хийх юм гоё боломжийг олгож байгаа. Тэр нь тэгээд бас бүгд бэлэгтэй гэдэгээрээ их гоё байгаа. Тэгээд хамгийн одоо баг те 50 ГБ-ыг авсан ч гэсэндээ энэ чинь бас их айгүй гоё байгаа байхгүй. Тийм шүү дээ. Одоо эн чинь тэгэл хүрд эргүүлэх гэж нэг тоглоом шүү дээ. Тийм тэгээд энэ тоглоомын онлоор олон чинь те эргүүлэх болгонд бэлэг гарч ирнэ гэж та эргүүлээл авах хэрэгтэй гэдэг нээшийн тэмцэл дээр одоо ууш штэ те. Тэгэхээр энийг эргүүлэхгүй л болохгүй гэсэн үг. Хүрд эргүүлэх мөч бас айгүй гоё юм кайфтай байдаг те. Тийм штэ те. Тиймэрхүү тоглоомнууд бол хүмүүс их донтдог даа. Тэгэхээр одоо хэрэгтэй юм хийж одоо хэрэгтэй юмдаа донтол бас та те. Юм хүмүүс бас юу юм ч та гой юмнуудыг хожчих юм билүү. За. Нэвтрүүлгийн ивент итгэгч Unitel компанидаа баярлалаа. Баярлалаа. За тоглоомынхоо онол руу орё гэдгсэн шүү дээ. Ороог байсан үг. За тоглоомуудыг дотор нь болохоор юм тэг нийлбэртэй буюу одоо энэ өрсөлдөөний гэж нэг ангилна. Үгүй бол энэ эерэг нийлбэртэй буюу одоо хамтралын гэж хоёр ангилж байна. За тэг нийлбэртэй буюу zero sum game гэдэг. Энэ болохоор тэг нийлбэр гэдэг нь юу гэсэн үг юм гэхээр ерөөсөө л ийм бялуу хувааж идж байгаа хүмүүс шиг. Одоо би нэг жоохон илүү идэх юм бол чи жоохон бага л идэж таарна гэсэн үг. Би ялын их юм бол чи ялагч таарна гэсэн үг. Би ашиг хүртэх юм бол чи алдаг түлээж таардаг. Нөө нийт ашгийг нийлбэрийн тэнцүү одоо хэвээрэл үйждэг. Ийм тоглоомыг бол бид нар zero sum game буюу одоо энэ өрсөлдөөний тоглолт гэж нэрлэдэг. Өрсөлдөөний тоглоом байгаа даа шүү дээ. За энэ тоглоом дээр ерөөсөн талууд хичнээн биеиндээ найр тавилаа гээд найр тавихгүй байлаа гээд тэр нөө нийт авч болох оноо нэгэд нэмэгдэхгүй болохоор угаасаа хоорондоо өрсөлдөж таардаг. За жишээл шатар байна, покер байна. Бүгдээр хоорондоо өрсөлдөж л одоо тий хамтрын нэгдлээ гэдээ одоо нэг тийм давуу тал байхгүй болохоор энэ шатар покер гэдэг тоглоомууд төр дандаа л өрсөлддөг. Тэгэхээр энийг бол өрсөлдөөний тоглоомууд гэж одоо нэрлэж байна. За ийм зүйлүүд. Одоо жишээл хувьцааны арилжаа. Энтер байна тий. Хувьцааны арилжаан дээр хин нэгэн ашиг хийжэвэл өөр хин нэг газар бас нэг хин нэг алдаг төлөөсөн л гэж таараа. Тийм богино хугацааны арилжаануудыг хэлж байгаа шүү. За тэгээд ямар ч сан иймэрхүү зүйлийг бол эхлээд байгаа. Ерөөсөө л хин нэг ялах нэг нь ялагдах хэрэгтэй гэдэг ийм тоглоомууд. За эерэг нийлбэртэй буюу одоо нөгөө эсрэг талд нь одоо хамтралын гэдгийг тоглоомууд. За эдгээр нь болохоор хамтрах үед болохоор авах нь нэмэгддэг. Хоёулаа ингээд тусдаа ингээд 3 жиг нэмэг хийдэг байж хагаад тий хэрвээ нийлчих юм бол 6 биш 10 жиг нэмэг хийдэг болчих юм бол хоёулаа хамтарсан дээр үстэй тий ийм одоо тоглоомуудыг бол одоо хамтралын буюу positive sum game гэж нэрлэдэг. Одоо эерэг нийлбэртэй тоглоом. За жишээлбэл юу гэдгийг нь одоо бүгдээрээ ялж болдог. Өмнөхдөр чинь нэг нь ялах нь заавал нөгөөд нь ялагдацсан шүү дээ тий. Ганц ялах жоохон бус нь бүгд ялагдах хэрэгтэй гэдэг ч юм уу иймэрхүү дүрм байгаадсан бол энэ дэр эерэг нийлбэртэй тоглоом дөрлөөр бүгдээрээ ялж болдог бас. Бүгдээрээ нэгдэж нийлж чадах юм бол бүгдээрээ ялж чадна. Тий яаж юу гэдэг вүлээ. Тий win гэхгүй тий. Тэгээ бүх ялагчид бүх тоглогчид ингээд цугтаа нийлж чадах юм бол бүгд цугаараа ялж болдог тийм тоглоом гэсэн. За энэ бизнес улс төр олон улсын одоо энэ олон улсын одоо юу хамтрлууд гэх юм уу те гинт нэг хоёр засгийн газар нийлдэг альсгүй гинт хоёр улс нийлдэг альсгүй хоёр компани нийлдэг те энэ бүх зүйлүүд чинь болохоор маш том юм одоо бүтээмж нь ихсээд нөгөө нэг өрсөлдөх чадвар нэмэгдээд байгаа байхгүй. Тэгээ нөгөө хэд чинь бусад нөхдөө чинь нийлэхгүй бол алуулж штэ те идүүлж штэ. За тэр яг муухай жишээ санаанд ороод байна. Нэг хэлээ яах те. Тэгээ ер нь бол ингээ нийлжэл авах юм бол одоо илүү хүчтэй л болж байна гэсэн үг штэ те. Тэгэхээр энэ эрг нийлбэр гэж. За энэ сөрөг нийлбэртэй бас ийм тоглолт байж болно. Яг энэ бол нэг айхтар байдгүй. Яг тоглоом тооцогдох уугүй гэдэг мэдгүйсэн. Ер нь бол сөрөг нийлбэртэй юу сүрлийн тоглоомод гэж байдаг. За жишээлбэл одоо тий одоо бүх талууд нь ялагдчих дуусдаг хинж ялдаггүй.
Тэ ийм. Тэгээд цөмийн бөмбөгийн 8 байж болно. За дэлхийн дулаар л гэж болно. Уур амьсгалын өөрчлөлт тэр бол бүгдээрээ ийм сүрлийн сөрөг нийлбэртэй тоглоомд ордог. Ийм зүйл. Тэгэхээр бид нар алдагдлаа яаж бага ойлгох вэ гэдэг ч юм уу нэг тиймэрхүү л арга баримтлан гэсэн үг шүү дээ. За энэ нэшн тэнцвэр дээр болохоор нэг түүцний жишээ айгуу тийм гоё жишээ болдог. Яагаад энэ түүцнүүд нэг газар шамбааралдаад байж тийм? Яагаад энэ Marvel-ийн DC-ийн бааtruуд хоорондоо айгүй адилхан байгаа тийм. Ягаад энэ ер нь улс төрийн нөхдүүд ийм хоорондоо адилхан мөрийн хөтөлбөртэй байгаа тийм бэ гэдэг иймэрхүү асуудлууд гарч ирнэ. За тэнгууд энийг одоо нэшн тэнцвэрээр айгүй гоё тайлбарлаж байгаа байхгүй тийм. За ер нь бол шоронгийн хоригдлын хатсан шалгаач дахиад гараад ирнэ. За ямар ч сан бид нар бол хүссэн үсээгүй тэр нэшн тэнцвэрлөө очих юм байна л да. Тэ одоо тэрийг хөлөөнчөрчлөө шүү дээ. Ерөнхийдөө бол нэшн тэнцвэрлөө очичоод байдаг. Ягаад одоо бидний амьдрал дээр хамгийн тод байдаг жишээ бол түүц байхгүй юу? Төцнүүд одоо нэг газар ингэ шамбаарлцсан байж байгаа. Уг нь тэд нар чи ингээд бидний дунд ингээ сайхан ингээ хараад барилсан бол бид нар ч ойрхон болоод тэгээд одоо бид нар ойрхон түүцнээсээ байн очиж юм аваад борлуулалт нэмэгдээд нийт одоо нийлбэр оноол ингээ нэмэгдэх гээд байгаа байхгүй. Тэгээд бүх түүцүүд одоо ингээ гоё хол байрладаг. Тэгээд яг ард иргэдээ ойрхон байдаг байсан бол тэгэх гээд байгаа. Тэгсэн чинь бүгдээр нэг газар шамбаарлцсан байж. Нэг бол буудал дээр, нэг бол одоо ингээд олон одоо цугулдаг те. Одоо сумын төвүүд дээр альсгол одоо юу гэдэг нэг тийм газар бүх түүцүүд ингээ сайхан шамбаарлцсан байж байгаа нэг газар. Гэхдээ та нар ч ингээд хараад байж болдгоо юм гэхэр чинь өгөө гүн чинь нэг нэшийн тэнцвэр дээр байж байгаа шүү дээ тэр чинь. Манай судалгаатай ярьсан юм шүү. Тэгээд монголчууд ярьдаг л та нэг дэлгүүртэй газрын дэлгүүр орлоготой энэ төр. Оо яг үнэ тий. Яг үнэ тий. Дэлгүүртэй газар л дэлгүүрөө барихгүй бол тэднээс илүү бага л ашиг хүртэн гэсэн үг. Тийм яг наад ч л явж байгаа. За тэг ямар ч байсан энэ одоо яа тийм яг хөө түүцүүдийн жигдхэн одоо тархаад байрлаа тэр хоорондоо бас ингээд юу яа л та гэд те нэгдэж нийлээ л та гэд тгий гэсэн ч гэсэн одоо яагаад болдгоо гэхээр угаасаа нэг нь одоо тэр хуйлаа зөрчиж таарна. Одоо нэгсэндээ тэр түүцнүүд бүгдээр ингээд гоё тархацсан байлаа гэж үтэл л та те. Тэсэн чи нэг нөхөр ингээд нүүлээ. Төв рүү нүвччихэл те. Тэгсэн чи орлого нэмэгдээд эхэлж. Хүү энэ орлого нэмэгдэх юм энэ бүрэн нүхээр гээд нэг найзтайсэн чи нөгөө нэг найз бас түүцээ нүүлгэж. Нэр нэмэгч чинь гээд тэгээ 3 дахь найзтай л 4 дахь найзтай л 10 16 дахь те хэд байд ингээд бүгдээрээ нүүсээр байгаа нөгөө нэг олж зөрүү ашигч ингээ багсаал. Одоо те би нөгөө төв рүү нүүснээр олж байгаа ашигч ингээ багсаал гэдэг. Багсаж байгаа яадаг вэ гэхээр бүгд төв дээрээ хүрээд ирэхүүд нөгөө нэг анхны одоо ашигасаач баг ашиг хүртэхээр ийм зохион байгуулалт болсон байж байгаа. Ягаад тэр чинь хүмүүсээс холдчихоор зарим хүмүүс хол ашиг гэж борлуулалт хийхгүй байхгүй юу? Тэгнэстэй одоо би нэг өндөг авчмаар байдаг. За маргааш өглөөл өндөггүй авчихаас тийм хол дэлгүүр явахаас салхуу өрөөд байхгүй юу? Тэгэхээр орлого нь багасж таарна шүү дээ. Тэгэхээр бөөнөр ингээд тархаад байрлахад илүү их ашиг хүртэж болохоор ч илүү эдийн засгийн том эргэлт бий болж болохоор чинь ягаад бүгд төв рүү шамбаарлцдаг вэ гэхээр яг саяны нөгөө нэг ихний нэг урагчд байгаа байхгүй. Тэ хүү энэ төв рүү очихоор энэ ашиг хийгээд байна шүү дээ. Тэгвэл за окей бүгдээр төв рүү очсон байхад би ягаад зах руу очих болохгүй гэдэг асуудал гарч ирж байна. Тэгэх юм бол нэг ихэнх нөхдөө чинь төв дээр байгаа юм чинь ихэнх ашиг тэд нар хийгээд тэгээд би болохоор нэг урд өмнө ингээд гоё тэгшин тархацсан байсан төдснүүдийн ашиг хийж чадахгүй байхгүй. Ихэнх ашиг нөгөө нэг төвийн эзэлчээд байна шүү дээ. Тэгэр өөрөөсөө тэгж чадахгүй гэсэн. Яг иймэрхүү шалтгаанаар түүцнүүд ингээ хоорондоо шамбаарлцсан байж байгаа. Нэшийн тэнцвэр дээр очиж шамбаарлцсан байж байгаа. Тэгээ тэндээс холдчих гэхээр бага ашиг хүртэх гээд байдаг. Одоо уг нь бол бөөнөрөө тархаад байрлсан бол илүү ашиг хүртэж болох ч гэсэн угаасаа тэднийг командлал ингээд үгүй бол яах юм шүү дээ. Үгүй бол юу гэж гээл болно шүү дээ. Иймэрхүү зүйл болд юм. За тэгээд энэ Marvel-ийн DC-ийн бааtruуд бол бүгд яг адилхан хэдэртэй. Ерөөсөө яг адилхан жишээ байхгүй. За улс төрийн одоо юу сонгуулийг харъя л та тий. За улс төрийн сонгуул гэдэг бол нэг иймэрхүүгээд ойлгоч болно. За би нэг юм тойрогт дэвшлээ. Тэгсэн чинь тэн дээр ийм тал дээр асгасан шагаа шиг баах нөхдүүд ингээ байж байна. Тий. Шагаа шиг. Шагаа шиг гэж байгаа нь их учиртай. Яг тэгэхээр одоо тий хонь буусан нөхдүүд байна тий. Ямаа буусан нөхдүүд байна. За окей гэл. Яг миний тойрогт ер нь хэн их буусан бэ гэхээр одоо ямаа буусан их байх юм бол тий. Одоо ямаануудынхаа сэтгэл зүг одоо авж үлдэх тийм хийн штэ тий. За ямаануудад юу таалагддаг вэ гээл тий. Тэгэл одоо өөрийнхөө компанид ажиллаа эхлүүлнэ гэсэн үг. За тэгсэн чинь араас ч орж ирэх хүн одоо өрсөлдөгч ч орж ирнэ шүү дээ бид сонгоод юм чинь. За өрсөлдөгч орж ирээд яг хөө гэхээр уг нь бол хоёр дахь одоо их бусыг авч олно шүү дээ. Одоо хонь одоо хоёр дахь нь буусан байх юм бол хоёр дахь нь авч олно. Гэхдээ угаасаа тэгж тоглох юм бол угаасаа ямаанд хожигдсон шүү дээ. Ямаанууд байгаа юм. Тий. Тэгэр яг хөө гэхээр ямаан дээр л очиж суудаг байхгүй юу?
Өмнө нь орж ирсэн нөхөр бол ингээд хамгийн олон хүн дээр очиод ингээд за окей энэ бол манай сектор ингээд тодорхойлсон мэждэг. Дараа нь орж ирэх хүн байсан ч гэсэн тодорхой энэ дээр л очихгүй л угаасаа ялагдсан шүү дээ. Хоёр дахь сонголт дээр нь очих юм ялагдах болохоор одоо бүх ямаануудыг хоорондоо хувааж одоо сонгоолоо хийдэг гэсэн. Тэгээд мөрийн хөтөлбөр нь ч адилхан бүх юмнууд нь адилхан байгаа гэдэг. Яг л нэг юм сектор л чиглэж байгаа болохоор адилхан байгаа даахгүй. Одоо ойлголоо. Тэгсэн чинь энэ бас өөр овчноор бас ашиглаж болдог арга байна. Хэрвээ энэ нэг уг нь бол ямаанууд их байгаа. Тэгсэн чинь хоёр нөхөр орж ирээ ямаан дээр суучлаа. Тэгэхээр ямаануудаа хуваагаад авчих штэ тий. Түнгүүд хонь болон болчихдог байхгүй. Ямаануудыг хоёр хуваачаар хоньноос цөөхөн болчихдог гэсэн үг. За тийм хонь төрүүлж магадгүй юм. Тэнгүүд хонь дээр нь очиод гуравдах нь суучна. Тэнгүүтээ нөгөө нэг 50 хувааж байгаа нөхөртөө мөнгө төлнө штэ. За чи наадах наана байж байгаарэ те санал хуваагаад байчигээд. Тэгээд нөгөө нэг нэгдүгээр сонголтыг дийлэх юм боломжтой. Гэх мэтчил одоо хідэн тоглогч тэнд байна. Хідэн ямаа уусан маань хідэн хонь уусан байна гэдэг. Яг тэр тухайн газар зүйн онцлогоос шалтгаалаад тэд нар чинь тэр хүн болж хувирна гэсэн. Эдгээр ийм эрэлхэг хүмүүс дуртай хүн болон ийм эрэлхэг хүмүүс гарч ирнэ гэсэн. Би одоо бүх асуудлыг шийднэ гэдэг ч юм уу те. Энэ ийм илэг даруухан хүмүүс одоо ихэнх нь эмгтэй эсвэл ихэнх нь ийм насны ийм үеийн хүмүүс байна гэх юм бол тэдэрт нь зориулаад те. Одоо нэг Z generation ихтэй байна гэх юм бол одоо те. Наа чи юу л тийм бэ гээл те. Ингээл ерөнхийдөө ингээ яриад эхэлнэ гэсэн үг байхгүй. Юм жүжиг юм уу та. Тийм шүү дээ. Тэр жүжигэл тоглохгүй л угаасаа тэнд ялахгүй угаасаа тэдэрт л зориулж. Тэгээ тэд нар өөрсдөө нэгтээ би ийм юм хиймээр байгаа гэж биш. Тэр хүмүүс юу сонсохыг хүсэж байгаа гэдгийг л хийж тэр гарч ирнэ гэсэн үг байхгүй. За энэ тоглоомын дөрөв нь угаасаа юм болохоор инкесор арга байхгүй. Ингэсэн мөр зүг байна. Яг тий. За тэгэхээр энэ Marvel DC Enter те одоо бидний мэддгээр бол Batman, Iron Man хоёр л улаан цай. Одоо Atom, Ant-Man хоёр бол бас улаан цай. Quicksilver, Flash хоёр бол бас яг адилхан юм хордонгүй гэдэг юм уу гэл бүгдээрээ яг адилхан баатруудыг гаргачтана. Тэр үед ямар хүүхдүүд илүү их байна? Ямар үеийн хүүхд илүү их байна? Ямар насны хүүхд илүү их байна? Ямар сонирхолтой хүүхдүүд илүү их байна гэдгийг судалж агаад угаасаа тэр Marvel DC хоёр хоёулаа нүдэн аниад заяа. Би юунийгаа харахгүй хооронд одоо ямар нэг юм тагнуулын үйл ажиллагаа байхгүйгээр ингээд өөрөөсөө мэдээд нэг хоёр баатар гаргалаацсан тэр хоёр баатар нь яг л адилхан байж л харах байхгүй юу? Яг л тэр үед хин ямар хүүхдүүд өрсөн бэ л гэдэг жам хийж байгаа бол. За энэ тоглоомын онлыг бол ингэж иймэрхүү байдлаар тайлбарлаад байгаа. За энэ Nation тэнцэл энэ тэнцвэр гэдэг зүйлийг Beautiful Mind гэдэг кинон дээр бол аюу хөөрхөн гаргасан байдаг. Хэрвээ энэ Beautiful Mind киног бол би бол байн л үздэг болохоор аюу сайн санаал байна л да. Тий. Тэр үзээгүй хүн байх юм бол үзэх хэрэгтэй шүү. Beautiful Mind. Үнэхээр beautiful кино. Дээрээс нь шүү. Энэ дээр одоо нэг юм тэр John Nash шүү дээ. John Nash-ийн одоо тэр гаргаж ирсэн Nation тэнцвэрийг ингэж тайлбарлаж байгаа нь баарам дотор ингээд ийм дөрөв найз сууж байгаа байхгүй би уугаад. Тэгээ гаднаас ингээд дөрөв ингээд хөөхнүүд ороод ирж байгаа тий. Тэнгүүтээ за хідүүлээ яах вэ? Одоо ингээд за окей бүгдээр нэг одоо бүсгүүдээр очиод гоё ингээд бүжигэнд ураад бүжиглээ гэж бодъё л та тий. Тэгсэн чинь нэг нь шар устай айгүй хөөрхөн хүн байгаад байгаа байхгүй тий. Тэгээд бүгдээр шар устай хүүхэн л очих гээд байгаа байхгүй. Тэгээд одоо яах вэ хэдүүлээ уг нь бол хоорондоо тохиролцоод за чи тэрэг гэдэг ингээд тохиролцоод авчих юм бол окей штэ одоо болж байгаа байхгүй одоо нийт ад жаргал бол ингээд тий айгүй өндөр байгаа байхгүй тий бүх одоо хүмүүс ад жаргалтай хаппи тусгаар байгаа байхгүй. Гэтэл окей гэж очижсна бүгдээр гинт шар устлаа очивол одоо яах вэ тий. Ягаад тэгэхээр тэр чин одоо бүгдээрээ шар устлаа очимоор байгаа байхгүй тий. Энэ чинь нөгөө нэг тэр юунд хөрөхгүй байгаа даа штэ тий. Тэгэхээр за би ямар шийдвэр хийх вэ? Окей. Юунд хүрээд амлалтандаа хүрээд энэ гуравтаа одоо тий нэгдэж нийлээд энэ яг өөр дээр одоо оноол таарсан бүсгүүдтэйгээ яг ингээд бүжиглэх үү эсвэл ингэж явж гинт шар устлаа одоо тайрах уу тий хэрвээ бүгдээр шар устлаа гинт дайрчих юм бол тэнд яг хөөхтөр нөгөө нэг үлдсэн гурав нь яваад өгөх байхгүй би намайг тоосонгүйгээ гомдчих штэ өөрхий те. За нөгөө талаас болохоор шар ус яаж байгаа хөөхтөр за нэг баахан залуучууд түрээд ирлээ нэг нь одоо сонгож таарна тэр хоёр л нэг ад жаргалтай байна. Тэгэд ингээд бусад үлдсэн бүх хүмүүстэй ингээд ад жаргалгүй болж байгаа. Нийт одоо ад жаргал бол маш их унж штэ энэ чинь. За гэхдээ л хин нэгэндээ заавал одоо энэ нэг найшийн тэнцвэрээр бол заавал одоо те нэг нь одоо хууль дүрм төрч таарна тэнгууд нөгөөд нь барьцаж таарна гэж бүгдээр ямар нэгэн байдлаар л энэ шар үстэй хөхөндлөл дайрна гэдэг иймэрхүү зүйлийг найшин кино дээр харуулдаг. Түүгүүтээ тэрийг олчингуудаа нөгөө нэг шар үстэй хөхнөө өсч баярлаагаа яваад гэдэг байхгүй кинон дээр бол за тэр чинь болохоор өөрийнхөө тэр нөгөө нэг найшин тэнцвэр гэдэг санаагаа олцоод одоо гэрлүүгээ явж гин гэсэн одоо гяс нөгөө нэг санаагаа тэмдэглэж авах гээд юун тэр шар үстэй хөхөн мөх хамаа байхгүй. Комьюж фол үү. Тий. Тэгээ ямар ч нэг иймэрхүү байдлаар тайлбарласан. За тэгэхээр
Найшин тэнцэл гэж иймэрхүү юм. За гэхдээ найшин тэнцэл бол ингээд амар мундаг математик дээр тулгуурласан. Айгүй мундаг энэ бол байнга ажиллана гэхээр үгүй байсан гэдэг хэлсэн шүү дээ. Энэ дээр нэг хамтрал гэдэг юм орж ирж байгаа. Ер нь найшин тэнцэр биш бол тэнцэл бол одоо тэнцвэр гэх юм уу те. Найшин эквилибриум гэдэг зүйл бол энэ ч юусэн хамтрахгүй байх хэрэгтэй байхгүй ер нь бол те. Хамтрал гэдэг бол айгүй хэврэг, айгүй тийм болохгүй, итгэж болохгүй юм чинь хайран ганц удаа боломжоо ингээд те хамтарч магадгүй гэдэг юм балаа юмд гэдэг итгэж найдаад өөрийнхөө одоо амьдралыг дэнчин тавьж болохгүй гэж байгаа байхгүй тийм. Гэтэл хамтрал юун дээр гарч ирж болох вэ гэдэг нь давтагдсан байнга ажил хийж болно шүү дээ тийм. Иймэрхүү ажлууд дээр бид нар хамтралыг ашиглаж болно. Одоо энэ найшихаас илүү мундаг тэнцвэрлэл явах гэдэг шүү дээ. За энэ дээр ингэж байгаа. Нэшин тэнцвэр одоо хэдий тийм одоо математикийн мундаг зүй тогтолтой ч гэсэн ерөөсөө хамаа авахгүй компьютерийн шоронгийн оргидлыг чинь мангар болоо одоо компьютерээр тоглуулсан чинь өөр стратегиуд ялсан гэдэг хэлсэн шүү дээ. Тэгэд маш олон төрлийн стратегиудыг хооронд ингээд өрсөлдүүлэхээр юу болж байгаа гэхээр ерөөсөө хамтрах нь илүү нэшин тэнцвэрээс илүү сайн зүйл юм байна гэдэг нь гарч ирсэн. Олон давтагддаг тоглоом дээр бол нэшин тэнцвэр бол муу одоо хамгийн муу доор нь баг. За энэ тоглоомын бол анх удаа энэ олон давтагддаг тоглоом гэдэг зүйлийг оруулж ирж байгаа. Одоо энэ саний тэр нэг юу лээ олон удаа тоглоулаад байгаа симуляц хийгээд байгаа энэ зүйл чинь болохоор давтагддаг тоглоом гэдэг ийм концептыг анх удаа гейм одоо тоглоомын онолд оруулж ирж байна. За иймэрхүү юм болж байгаа. Бас гоё юм. За тийм тэгэнгүүтээ энэ нэшин тэнцвэрээ одоо хамгийн өндөр оноо авсан тэр нөө шүдээр нүдээр гэдэг нөхөрөөс шүү дээ тий. За тэрний стратеги болохоор нэг иймэрхүү байхгүй. Тасархай төрүүлжсэн заяа. Ер нь бол ямар ч тохиолдолд тасархай төрүүлжсэн. Тэгээд тухайн тоглогчоо сандаг, хинтээ тоглосон сандаг. Тэр нөхөр дахиад гараад ирэх юм бол өмнө тоглоход яаж ялаа гэдгийг санана. Тэгээд ерөөсөө тэрийг л дуурайж одоо өмнөх тоглолтыг л дуурайж шийдвэр гаргана гэсэн. Энэ муу өмнө намайг тэ бухсан. Тийм болохоор би одоо бухна. Энэ мууг нь энэ нөхөр бол өмнө надтай ингээм хамтарсан. Тийм болохоор одоо би хамтарна гэдэг ч юм. Иймэрхүү байдлаар явдаг ийм нүдээр шүдээр гэдэг нэртэй ийм стратеги байна. За энэ бас хэд хэд онцлогтой за хамгийн ихнийх дээр бол заавал хамтарна гэдэг нэг юм сайн онцлог байна. За нэг өөр нэг одоо нэг чухал чанар нь болохоор заримдаа ингээд одоо зүгээр нүдээ өнгөрүүлчихдэг. Тэгээ за яах вэ гэдэг ингээд намайг бухсан ч гэсэн за яах вэ гэж нүдээ анж чаддаг юм одоо инэрэнгүү байгаад байна шүү дээ. Ийм инэрэнгүү ийм байж байна гэдэг ийм одоо нэг стратегийн онцлог. Энэ төгсгтөө заавал одоо бухдаг. Хамгийн төгсгөлийнх дээр бухдаг нэг юм байна. Гэхдээ бүгд ингэдэг. Энэ бол нэг уусаа ойлгомжтой шүү дээ. Тоглоонд дуусч байгаа юм чинь хаяхын хайж ахтаал зүгээр ингээд бухаад байгаа шүү дээ. Alice in Wonderland яг санаанд ороод байна. Тийм. За тэгээд ямар ч байсан энэ бүх хол тасархай төрүүлж байгаа энэ алгоритмуудад хамгийн төгөөмөл байсан зүйл нь бол ер нь ийм одоо юу гэж байгаа энэ бүх амжилттай стратегиуд гэдэг байгаа шүү дээ. Зөвхөн одоо тэр шүдээр ч хамгийн нэгт орсон байхгүй. Эхний одоо 10 ч юм уу те бүгдээрээ дандаа ийм яг адилхан ийм одоо өгөөмөр заримдаа мартаж чаддаг. За дандаа хамгийн ихний тоглолтууд нь дандаа ингээд хамтарч саардаг. Ийм одоо зүй тогтлоотой. Тэгэхээр сайн байх хэрэгтэй гэсэн. Нэгэсэндээ ийм яс зүйтэй тэгсэн ингээд мартаж чаддаг. Энэ айгүй тийм сайн байгаад байгаа үстэй те. Эхлээд итгэж जैन, итгэл хүлээлгэж जैन. Дараа нь болохоор ингээд харж जैन те. Дараа нь бүр ингээд өршөөж जैन те. Ийм байж стратеги нь илүү хол явж байгаа гэдэг ийм ажиргалтай харин төрж байгаа. Гайхалтай. Харин тийм. Тэр кинонууд ч биш үү. Тийм. За тэгснэ энэ хамгийн гоё жишээ би надад айгүй таалагдсан. Хэрвээ онлайн худалдаа одоо байсан болж байгаа шүү дээ одоо тийм. За тэгээд онлайн худалдаан дээр юу гэхээр найшин тэнцвэр нь бол хин одоо мөнгө өгөхгүй бараа өгөхгүй байх явдал واخгүй юу гэнэ. Одоо хамтарч ажиллахгүй сонгож ин гэсэн үг шүү дээ тийм. Нэгэсэнд одоо би бараа авъя гэдгснэ мөнгөө явуулах. Нөгөөдөө нь за окей бараагч явуулчлаа шиг гэсэн бараагаа явуулах байх юм бол энэ нэшин тэнцвэр нь болох гэдэг байгаа байхгүй. Хэрвээ нэшин гэдэг тэнцвэр ямагт өнөн байдаг гэсэн бол өнөөдөр бид тэр онлайн худалдаа гэдэг юм байхгүй сууж гэнэ гэсэн үг байхгүй. Тэгэхээр итгэх нь чухал байна. Тийм тэгэхээр энэ дээр итгэл заавал анхны итгэл заавал орж ин тэ. За яг би ингээ нүдэн анжаад мөнгөө явуулчих. Яах нь вэ? Хэрвээ тэр нь юу яахгүй байх юм бол тэ ирэхгүй байх юм бол ой нэг муу хулгайч гээд комент бичээ тэгээ хүн юмд зарлаа шүү дээ. Энэ хулгайчаас бити юм ав гээд тэ зарлчин амар зүгээр. Тэгээд хүмүүсээс сонсон шүү дээ. Энэ яадаг хэр хүн бэ гээд тэ дажгүй хүн гэх юм бол нэг итгэл хүлээлгээ үүснэ. Тэгээ итгэл нь болж байгаа юм бол дараагийнхаа ингээд итгэл төгстэй ингээ мөнгө шилжүүлээд ингээд үйлчлэгийг аваад явдаг. Иймэрхүү зүйл болж ийж одоо итгэлцэл байж ийж энэ онлайн худалдаа буюу энэ том зах зээл ингэж
боломжтой болж штэ. Хэрвээ нээшин тэнцэр гэвэгэдсэн бол энэ онлайн худлаа гэдэг зүйл чинь наазах нь болох боломжгүй байх байсан гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр болохоор бас энэ хамтрал гэдэг бол маш чухал юм байна гэдгийг бас бодж болсон байдаг. Гэхдээ за эцэст нь ганц юм ингээд яриад дуусгачих. Энэ болохоор яг хамтрах нь зөв юм уу? Тэгээ хамтрахгүй байх нь зөв юм уу гэдэг асуудлыг тоглоомын онлоор бол тийм. Хамтрахаар илүү сайн болоод байгаа юм шиг байгаад байгаа үстэй тийм. Одоо хайшин эснүүд ингээ хамтраад олон эст болоод олон эст томроод ингээд тий оюун ухаантай амтэн хүн болоод ингээд бид нар ингээд дэлхийн ертөнцийн ингээд эрхшээгээд байгаа гэж бодоод байгаа байхгүй юу. Гэтэл нөгөө талд чинь үгүй та нар хамтарлаа гэдэг юм одоо дэлхийн ертөнцийг эрхшээгээд байгаа юм шиг алхал та. Уг нь бол дэлхий дээр хүнээс тоогоор оож их масаар ааж их одоо жишээл бактериуд байна. Одоо тий мөөгөнцрүүд байна гэдэг ч юм уу тий. Энэ амьтд юусоо хоорондоо нэгдэж нийлээгүй байна гэдэг байхгүй тий. Тус тусдаагүй айгу энэ хамтралч хамгийн балаа юм гэдэг ингээд болцсон нөхдөд нөхгүй. Тэд нар илүү их байгаад байна шүү дээ. Тэд нар илүү олон тоотой байгаад байна шүү. Тэгэхээр чин хамтрахгүй хэн зүгээр ч юм уу. Ийм ачаач асуултууд гарч ирээд байгаа байхгүй. Тэгэхээр бол яг энэ хамтрал 100% одоо ингээ байнга үнэн байдгүй үгүй юу гэдэг бол маш тийм хэцүү энэ тоглоомын онолчдын хариулах хэвээр асуудал. Нөгөө талаас энэ шоронгийн дилемма гэдэг байгаа шүү дээ тий. Шоронгийн хоригдлын атсан шалаа. Энэ асуудал ч одоо байгаад тах нь ер нь энэ ёс зүйн хувьд ер нь хэр юм бэ? Чин дэмий юм шүү. Энэ асуудлаа шийдээчээ гэдэг. Тэгэд энийг шийдэх хүмүүс нь л ерөөсөн тоглоомын олж байгаа байхгүй юу? Яаж энийг шийдэх вэ? Шоронгийн хатсан шалаа байна. Тэр утилитаринизм байна те. Янз бүрийн сонин ингээд толгомцсон асуудлуудыг энэ философийн хүмүүс шийдчихэж одоо бид нар цааш явах гэдэг шүү дээ. Харин философи асуудлуулаа сүлдээ ер нь тэг санагдаж байна. Яг үнэ те. За нэг иймэрхүү тоглоомын онол гэж нэг иймэрхүү юм байгаа. Ямар ч байсан тухайн үеийн нөхцөл байдал, тухайн үеийн энэ улс төрийн байна уу, эдийн засгийн байна уу, дотоод гадаад байна уу, альсвал байгалийн хүчин зүйлүүд байна хамаагүй бүх зүйлүүд бүрэлдэн бий болснороо тэнд нэг хаан төрөх ийм шалтгаан болсон байна те. Тэнгүүд тэр тэнд тэмүүжин байж таарч тэгээд ингээ Чингис хаан болоо гараад ирсэн гэж одоо ер нь бол тоглоомын онолчийн үүднээс олж одоо харна гэсэн үг. Одоо харахтаа бол тэгж харна гэсэн үг те. Энэ бол ерөөсөө тэмүүжин байсантай чухал биш. Тэгээд яг тэр эргэн тойрны нөхцөл байдал амар чухал байгаа байхгүй те. Яг л ингээл нэг шүтэн зурхад л ингээл тэнд ингээл түүмэр асах хэмжээний ийм нөхцөл бүрэлдсэн байсан байгаа даа. Ста гайхалтай дугаар байлаа. Баярлалаа. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Culture is Local, Knowledge is Global эгүүн оюун компани болон хамтдаа төрүүлж болох Intel компани бэлтгэлээ нэвтрүүлэг NTV, Одмондөр радио 107 83.3 гэсэн хостолгоноор та бүхэндээ хүрэлээ. За тэгээд дараагийнхаа дугаараар олцгаая та. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхгүй Монголд ялах болтугай.